За сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 26 оны шинэ оны мэндийг бас хүргье. За 25 оны туршид надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Астрологийн мэдээлэл төлөв байдлын маань сонсож амьдралдаа бас чухал алхмуудыг гараг иргэсийн нөлөө ямар байгааг шинжиж судалж бас тэрнийхээ дагуу хэдий ямар алхам хийх зүйтэй вэ гэдгийг хандаж мэдэж ингэж явах гэж найдаж байна. Ер нь бол энэний ч төлөө астрологийн прогнозыг хийдэг. Түүнээс биш астрологид ингэж хэлсэн учраас би надад ийм юм тохиолдчихлоо гэх бус. Харин яг одоо ийм хэцүү жоохон сөргөлдөөнд үе юм байж гэдэг юм уу? Аль эсвэл яг одоо миний ордны тийм орд байрлал гэрүүдэд ийм орд байрлаж байгаа учраас би одоо ийм алхмыг хийх зүйтэй юм байна гэж ингэж ухаалгаар аналитик буюу тийм шинжээч байдлаар ингэж астрологийг үзэх юм бол энэ танд тустай юм аа гэж. Тэр л үүднээс иймэрхүү астрологийн төлөв байдлуудыг ингэж энэ тэндээс маш олон их сурвалжаас авч байгаа хамгийн найдвартай үнэмшилтэй бас нэлээд тийм аналитик гэснүүдийг нь түүж оруулаад байгаа гэдгийг та бүхэн анзарж байгаа баха. За номын ордны тухайтад бол ерөнхийдөө 26 он бол карьерийн өсөлт, алсын аялал, мэдлэг боловсрал болон бүтээлч байдлын салбарт маш том идэвхж хүе гэсэн байна. За дээрээс нь сахилга бат болон эрх чөлөө хэрхэнд зөржүүлэх вэ гэдг нь энэ жилийн гол сорилт байх болно гэж байна. За хамгийн эхний 1-2 дугаар сард та бүхний зурхайд нөдөөлөх тэр гаригуд гэвэл санчир гариг. Бас Нептун буюу далайван гариг юм байна. За оны ихээр бол далайван болон Нептун далайван буюу Нептунтэй санчир буюу Сатурн гариг штэ. За энэ гаригууд таны ордонд шилжиж байгаа. За энэ таны ордод шилжиж ийн гэхээр таны хувьд бол 5 дугаар гэрт чинь орж ирж байна гэсэн үг. За 5 дугаар гэр гэхээр хүүхэд хайр дурлал. За таны бүтээлч төслүүд бүтээлч үйл ажиллагаа. За бүтээлч үйл ажиллагаа гэхээр зовлог соёл ерөнхийдөө бүтээлч тийм үйл ажиллагаа явуулдаг хүмүүст бол ойлгомжтой тийм ээ. За гэтэл жирийн бусад хүмүүст би ямар зүйл бүтээлч төсөл гэж хэлэх вэ гэхээр та дуртайгаа хийдэг тэр нэгэн зүйл чинь хобби чинь гэсэн үг. Хүн болгонд ямар нэгэн хобби байгаа штэ. За тэр зүйлдээ цагаа зарцуулах. За тэрэндээ тэгээд бас нэлээд доктортой, нэлээд тууштай байхыг хэлж байгаа. Яа тэгвэл Сатурн буюу санчир гараг гэдэг бол үргэлж тийм хатуу сахилга бат дэг журам. За тэгээд яг тийм зорьсон зорилгодоо яг тийм тууштай байхыг илэрхийлдэг. За Нептун буюу далайван гараг гэдэг бол харин хүсэл мөрөөдлийг зүйн совинг. Та энэ нэг зүйлийг таны дотор бодогдоод байгаа тэр нэгэн зүйл болчихмоор юм шиг санагдал. Тэр зүйн совин чинь төрөөдлөө авал та тэрнийхээ төлөө яваал гэсэн үг. Зүйн совин хурцуулдаг. Мөрөөдөл биелэх тухай тэр өмнөдөг тавьсан мөрөөдөл байгаа штэ. Тэд хүрэн тийм юм хийн гэсэн тэр мөрөөдлийг илүү идэвхжүүлж тэрийг тодоор харах. Яг ийм л байх бол гэж бодоход төсөөлж харах. Энтер гэсэн иймэрхүү эрчим хүч ийм энергиудыг бол далайван гараг илүү хүчтэй өдөөж өгдөг гэсэн үг. За тэгэхээр та бол өөрийн бутаалч авьяас бэлгээ таашаал авдаг зүйлдээ илүү нухацтай хандна. Тэрэнд сахилга баттай хандна гэдэг нь яг тэрийг хийн л гэсэн бол тэрийгэ барьж аваад яг л яс дуустал нь хийн. Тэрэнд өөр зүйл сатарахгүй гэсэн үг. Энэ бол санчир гарагийн төлөө. За дээрээс нь 5 дугаар гэр бүл үр хүүхэдтэй холбоотой та харилдаг тэр хүүхдүүд хайртай дуртай зүйлээ хийхээс гадна бас үр хүүхэдтэй холбоотой тэр хариуцлага чинь бас нэмэгдэнэ гэсэн үг. Санчир гарагийн төлөөр тийм ээ. За жишээлбэл тэр хүүхдээ жишээлбэл урлагийн болон бас авьяас бэлгийг хөгжүүлэхийн төлөө та хариуцлага хүлээн гэхээр чинь тэр хүүхдэд санаа тавих. Тэр хүүхдэд мөнгө зарцуулах ч гэх юм уу те. Ингэж
урагшлахад чинь тус болно гэж. За дээрэс нь заримдаа одоо жишээлбэл олон сар жилээр ингээд хий хоосон мөрөөдөөд л байсан бол одоо энэ үед та тодорхой тэр мөрөөдлийнхаа асуудлыг аль нь бодиттой вэ? Аль нь үнцэнтэй вэ гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй болж байна гэж. За дээрэс нь энэ мөрөөдөл гэдэг дээр аваад ярихад бол энэ 7 гараг бол бас тийм юу болцол нөхцөлгүйгээр хайрлах хайр дурлалыг бас илэрхийлээд идэг. Танаас одоо жишээлбэл болцол нөхцөлгүй хайр гэдэг бол мэдээж агуу зүйл. Гэхдээ тэрийг одоо жишээлбэл зөвхөн хоосон мөрөөдөөд суух биш, тэрний төлөө тэр ажилчин тэр одоо хоосон мөрөөдөл чинь таны одоо цаг завыг маш их үрдэг, таны урагшлах алхамд чинь ямар нэгэн тусалахгүй өндөр байгаа бол та үн цэнтэй зүйл рүү илүү анхаарал гэсэн үг. За тэгээд эхний одоо 1-2 дугаар сарын шилжилт хөдөлгөөн бол энэ 2 гараг байна. За ер нь бол Нептун биш ээ, Нептун буюу 7 гараг гэдэг бол нэлээд удаан хөдөлгөөнтэй гараг. За тэгэхээр 5 дугаар гэрт орчиж байна гэдэг бол хайр дурлал хоббигийн харилцаа нэлээд хүчтэй өрнө гэсэн үг. За дараагийн чухал гараг бол Уран буюу Тэнгэрийн ван гараг. За Тэнгэрийн ван гэдэг бол анги цахилгаан, гинтийн ховсолт, гинтийн эргэлтийг илэрхийлдэг. За энэ гарагийн нөлөө хэднээс эхлэх 4-р сараас эхэлнэ. 4-р сард бол Эхрийн ордонд орж ирж байгаа юм. Уран гараг. Тэнгэр уран буюу Тэнгэрийн ван гараг. За энэ 4-р сараас Эхрийн ордонд орж ирж байна гэдэг чинь таны 7-р гэрт орж ирж байгаа гэсэн. 7-р гэр гэхээр түштэл бас гэр бүлийн болон түшийн харилцаа хэлж байгаа юм. Тэгэхээр бусадтай тогтоосон харилцаа холбоонд ч бол гинтийн буюу радикал өөрчлөлт, радикал гэхээр маш уг үндсээрээ тийм өөрчлөлт хийж байгаа юм л да. Ийм өөрчлөлтүүд гарч эхэлж магадгүй. Ягаад гэвэл Тэнгэрийн ван гараг гэдэг бол өөрчлөлт, шинжилэл, хувьсэл гэдгийг илэрхийлдэг. За магадгүй зарим нь бол гэр бүлийн болон бизнесийн хамтын ажиллагаанд илүү эрх чөлөөтэй байхыг хүсэж магадгүй гинэ. Гинтийн гэрлэлт зарим хүнд нь бол одоо гинтийн салалт энэ тохиож магадгүй гэлээ. Хинэн ямар байх вэ гэдэг чинь та нэг чи өөрийн натал чарт буюу зурхайн зураг дээр чинь одоо энэ байдал ямархуу байдалтайгаар тохиож байна гэдгээс шалтгаална шүү дээ. За тэгэхээр энэ зурхайг бол одоо энэ 21 оны 26 оны төлөв байдлыг хийж байгаа энэ бол зөвхөн нарны ордороо ном төдийгүй натал чарт дээр чинь сар байгаа бол бас натал чарт дээр чинь таны сарны орд чинь ном байвал энийг сонсно. За дээрэс нь асцендент буюу мандалт орд байгаа. Мандалт орд чинь ном байгаа бол бас үнийг сонсоорой гэж зөвлөд байгаа шүү. За ингээд 7 дугаар гэрийн нөлөөгөөр бол гинтийн гэрлэлт гинтээ. Ерөнхийдөө дандаа гинтийн цочмог огцом өөрчлөлтүүдийг бол Тэнгэрийн ван буюу уран гараг илэрхийлдэг. За тэгээд дээрэс нь энэ үүний хажуугаар маш тийм өвөрмөц, маш тийм сонирхолтой тийм хамтрагчтай уулзах магадлал та. Энэ чинь одоо жишээлбэл бүтээлч үйл ажиллагаанд хамтрагч байж болно, бизнесийн хамтрагч байж болно. За тэгэхээр ер нь л хуучин тогтсон тийм уламжлалт харилцаа бол нэлээд өөрчлөгдөж цоо шин тийм эргэлт болно харилцааны түвшинд гэж ингэж ойлгож болох нэ. За дараагийн гараг бол мэдээж өгөөмөр, өсөлт дэвшил, хөгжил, сайн сайхныг бэлэгддэг бархаас байд гараг. За энэ гараг бол таны 9-р гэрт орж иж байгаа юм байна. За 9-р гэр гэдэг бол мэдээж алсын хараа, сурах боловсрох, дээд боловсрал, багшлах, үзэл бодол одоо шашны болоод ерөнхийдөө ертөнцийг үзэх үзэл бодол чинь тэлэх. Гадаад харилцаа, гадаад аяллыг илэрхийлдэг юм 9-р гэр бол. За тэгэхээр энэ гэрт орж иж байгаа болохоор 6 сарын 30-наас орж иж байгаа л да. Тий. Тэгэхээр энэ гэрт орж иж байгаа болохоор алсын аялал, дээд боловсрал, гадаад харилцаа чинь илүү идэвхжнэ гэсэн. За мэдээж энэ
энэний бүхний нөлөөгөөр таны одоо ертөнцийн үзэл нэлээд тэлнэ. Оюун санааны хувьд бол асар их хөгжил, дэвшил авчирна гэж байна. За ер нь бол энэ бүхэн бол ерөнхийдөө Бархаас Суд гарагч нь бас номын ордныг удирддаг. Тийм болохоор номын ордонд бол нэлээд тийм маш ээлтэй эерэг өөрчлөлтүүд, шилжилтүүд гарна гэж байна. За гадаадад сурах, хаар явах, өөр орноор аялах, эсвэл одоо оюун санааны одоо шинжилэл хийхэд одоо нөлөөлөх тийм маш тийм сайн оюуны удирдагч багштай авчрах. За эсвэл зарим нэг нь бол одоо ном сурах бичиг таны одоо бүтээлчүүл ажиллаа чинь өөрчилж байгаа учраас хэвлүүлэх. Ерөнхийдөө л алсынхаараа тодорхой болно. Тэгэд ирээдүйдээ итгэл чинь улам нэмэгдэнэ гэж байна. За ер нь бол тэгээд ингээд 6 дугаар сард Бархаас Суд гараг таны эсвэргчд орж байгаа болохоор ер нь алсын аялал гадаад орноор аялах аялал. Дээд боловсролтой холбоотой тийм аялал. Энд төр хийхэд төлөвлөх юм бол энэ танд бол маш одоо тийм таатай гомоохон өөрчлөлт авчирна гэж. Ингэж ойлгож болох нэ. За дараагийн гараг ихсийн чухал бас нэг нөлөө бол хэртэлтийн үе. За оны туршид бол хэртэлт нэг 3-4 удаа болдог. Нар хэртээд даан заавал сар хэртдэг, нар сар хэртэлт. Энэ хоёр хэртэлтийн хоорондох үеийг бол коридор үе гэж хэлдэг. За энэ коридор үед бол тухайн одоо ордын чинь хэдгээр гэрт тэр хэртэлтүүд тохиож байгаагаас хамаарат тухайн одоо гэрүүдийн үйл явдалд бол нэлээд онцгой нөлөөлдөг. За 26 оны хэртэлт бол эхний хэртэлт 2 сарын 17-нд нар хэртэн, 3 сарын 3-нд сар хэртэж байгаа. За энэ бүхэн бол таны ажил албан тушаалыг илэрхийлдэг 10 дугаар гэр, өөрийн чинь амьдарч байгаа орон байр эцгийн чинь гэр орныг илэрхийлдэг 4 дугаар гэр хоёрыг яг ийм тэнхлэг дагуу явагдаж байгаа. За тэгэхээр энд бол ажил албан тушаалыг чинь хариуцж байгаа 5 дугаар гэр 10 дугаар гэрт олж байгаа учраас мэргэжлийн салбарт маш том өөрчлөлт гараад нэг мөчлөг дуусгууруулад дараагийн шинэ мөчлөгчийг хэллүүлэх тийм үйл явдал болно гэж. Одоо нэр хөнд өсөх эсвэл цааш карьер эхлүүлэх юм дэр. За тэр 4 дугаар гэрийн тухайтад бол гэр бүлийн уур амьсгал, орон байртай холбоотой өөрчлөлтүүд их орно гэж. За магадгүй нүүх засвар хийх энэ төр үйл ажиллагаа бол энэ хэртэлтийн үеэр идэвхжнэ гэсэн байна. За дараагийн гараг бол сугар гараг. Венус гэдэг сугар. Хард орлол. Идэвхтэй одоо бүтээлч үйл ажиллагаа хоббиг илэрхийлдэг энэ гараг. За энэ бол таны 10, 11-р гэрүүдэд сугар гарагийн ухрах хөдөлгөөн болж байгаа. Энэ бол 10, 11-р саруудын тухай ярьж байгаа шүү. Оны сүлжийн тухай. За 10, 11-р сард болох сугар гарагийн ухрах хөдөлгөөний үед яах вэ гэхээр ухрах хөдөлгөөнүүд бол ямагт өнгөрсөнд хийсэн алхмуудыг эргэж харах алдаа байсан бол тэрийг засах, сайжруулах ийм үйл явдлыг хэлэлцдэг. За тэгэхээр таны 10 ба 11, 11 ба 12 дугаар гэрүүдийг хамарч байгаа ухрах хөдөлгөөн. Хэлэлцэж эднүүрийн ордод болж байгаа ухрах хөдөлгөөн таны 11, 12 дугаар гэрүүдийг хамарч байгаа юм. Тэгэхээр зарим нэгэн хүмүүсийн утгаатай бол нууц харьцаа. Нууц гэлбэл тийм харьцаа. Өнгөрсөн үеийн сэтгэл зүйн тэр нэг асуудал чинь бас хөвдөж магадгүй. Яагаад бол ретро үе учраас. За тэгэхээр та найз охидын хүрээгээ эндээ байсан зарим нэгэн өнгөрсөн асуудлуудыг сөхөж харах, дүгнэх. Хинэн таны талд үлдсэн бэ гэдгийг бас дүгнэх юм уу гинэ. Надаас 12 дугаар гэр гэдэг бол сайн үйлсийн аян, буйны үйлсийн тэрт бас нэлээд ачаалал өгөх үе байдаг 12 дугаар гэр гэдэг үл. Тэгэхээр буйны үйлсэд нэгдэх альсвал уучлаарай. Ганцаараа байгаад одоо бүтээлч үйл ажиллагаанда бүтээлч хоббидоо анхаарах юм үе. 11, 10, 11 дугаар саруудад шүү. За сүүлчийнх нь бол Марс гараг. За Марс гараг бол гал мах үедтэй. Тэгэхээр Марс гарагийн энэ хөдөлгөөн бол ухрах хөдөлгөөн бас орж ирж байгаа. Марс буюу ангараг гараг гэж хэлдэг тийм. За энэ бол ухрах хөдөлгөөн таны 9 дугаар гэрт болж байгаа.
сургалт дахиад нөгөө аялал сургалт. Багаас удаарыг таны 9-р гэрийг явж байсан гэсэн баха дээрдэг гэж сурцсан те. Тэгэхээр одоо ангараг гараг дээр 9-р гэрт чинь хуралдыг чинь. За энэ бол оны 9 үлч 12 дугаар сарын үед. За тэгэхээр төлөвлөсөн аялал гадаадын болон аялал ч юм уу одоо сургалт багш боловсралтай холбоотой тэр байдалд эргэж харах яадаг л ухрах хөдөлгөөн учраас ангараг гарагийн ухрах хөдөлгөөн. Ангараг гараг гэдэг бол маш тийм огцом тийм шийдэмгий тийм санаачлагч ийм үйлдэлүүдийг идэвхжүүлдэг л дээ. Тэгэхээр бол энэ үед сурах хөдөлмөрөд ажилд чинь жоохон аялах энэ ажил цаадгаа бэрхшээл тохиох ч юм уу эсвэл үзэл бодлын зөрчилтэй бас гарч магадгүй учраас та бас маргаанд оролцохоос жоохон зайлсгийж бичсэн зүйлээ хянах сайжруулахад анхаараарай гэсэн байна. За ингээд өгнөд хэлэхэд бол 26 он бол номын оролтонд харилцааны эрхчлөлийг олох алсын хараагаад ирэх карьерийнхаа шинэ өндөрлөгт хүрэх юм бүтээлчилээ гэж энэ төлөв гарч байна. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. 26 оныхоо энэ ерөнхий төлөв байдлыг бусдтай хуваалцаж мэдээж лайк, share, subscribe хийгээрэй. За дараа уулзъя. Баяр таа.